Эх орны өглөөдөө хамтдаа үзэгчдээ баярлалаа. Сошиал ертөнц ер нь хөөгдснөөс хойш ээжүүд маань, бүсгүүчүүд маань нэг нэгэндээ урам дэм өгдөг болсон. За одоо олон зүйлээс санаа авч өөрсдийнхөө шинэ бизнесийг эхэлдэг болсон. Зөвхөн хүүхэд гаргаж хүүхдээ хүмүүжүүлэхээс гадна нийгэмд тэд өөрийн эзлэх байр суурийг одоо тодорхойлдог болсон. Тэдний нэг бүтээлч ээж өнөөдөр бид Алтан газтай уулзах гэж байна. Өглөөний мэнд хүргэе. За та бүхэн ч гэсэн өглөөний мэндийг хүргэе. Ямар хөөрхөн адилхан хувцастай юм бэ? Ээж хоёр охин нөө. Тийм манай том охин. За Алтан газтай илүү дэлгэрэнгүй танилцъя. Хэдэн хүүхэдтэй вэ? За хизээнээс эхлээд яг энэ дизайны чиглэлээр ажиллаж өөрийнхөө уран бүтээлийг төрөвж эхэлсэн байна. За тэгэхээр ерөөдөө одоо бол хоёр хөөрхөн бяцхан охинтой. За тэгээ Монголын жирийн нэг одоо гэрийн эзэгтэй нэрийн төлөөлөл гэж хэлж олно. Би бол өөрөө одоо санхүүч мэргэжилтэй. Яг энэ хувц загварын одоо чиглэлээр суралцаагүй. Яг эхнийхээ одоо энэ том охиноо гаргачаад гэртээ хүүхдээ хараад байх хугацаанд бол яг энэ одоо салбарт орох аз завшаа надад тохиолсон. Яг охиноо төрүүлчихэд гэртээ ингэж байж байгаа хугацаанд бол яг өөрийнхөө хуучин плажийг яг YouTube-ийг хараад яг өөртөө охиндоо плаж хийж анх одоо сурж ирсэн. Тэгээд үлдсэн материалаар аягүй хөөрхөн тэмцэгний малгай игээд тэгээ охиндоо өмсүүлчихэд хоёлаа гараа зугаалсан ч хүмүүс өө ийм хөөрх юм хаанаас авсан те ийм гой хослол хаана байна гэж хүмүүс асууж эхэлсэн. Тэгэл ерөөхдөө анхны одоо захиалгууд орж ирж ерөөхдөө яг энэ чиглэлийн үйл ажиллагаа эхлүүлсэн дээ. Аха. Одоо хэд тгчилтэйгээ залгаж байна? За одоо манай том охин ч 3 настай. Тэгэхээр ерөөхдөө 3 жил болтын яг ээж өхнийхоос наашин урлаж эхлээд. Аха. Ер нь хүмүүс ингээд ээж болохоор зарим хүмүүс яг өөрийгөө шинээр нээдэг, шинээр олдог гэдэг юм байлээ. Зарим ээжүүд бол яалтчгүй нөгөө төрсний дараах синдром гэдэгт нэрвэгддэг те. Сэтгэлээр ундаг. Тэр үед нөгөө дэмнэх, хажууд нь дэмнэх хүн хэрэгтэй болдог. Эсвэл өөрийг нь урамшуулах тийм нэг гоё санаа ч юм уу те завгүй байлгах тийм ажил хэрэгтэй болдго юм шиг байлээ те хүүхдээ өсөхийн хажуугаар. Тэгэхээр өөрийн чинь хувьд яг энэ ээжүүдийн нөгөө төрсний дараах синдромд хэр их нэрвэгдэв. Магадгүй тэр синдромоос болоод идэм үү YouTube-ээс те ийм гоё даашин цээ гэдэг юм санаа төрсөн үү? За ерөнхийдөө бол би яг тэр синдром бараг үртэг надад зав гараагүй л дээ. Яг хүүхдээ төрүүлжээд би яг энэ хугацааг өөртөө яг ашигтайгаар юу сурч болох вэ гэж одоо судалгаа хийж эхэлсэн. Гэтэ энэ хамгийн одоо ойр надад хүрсэн зүйл юм бол миний ойр дотнд аав ээж эгч нараас ахуулаад ерөөхдөө энэ хувц загварын салбарт ерөөхдөө ажилласан дуршлагтай тийм бүтээлч хүмүүс байдаг. Тэднэрээсээ суралцаад анхныхаа ерөн санааг аваад за би ийм юм хийх хэрэгтэй. Хүүхдээ харангаа энэ 2 жил ерөөхдөө гэртээ хүүхдээ харах тийм хугацаандаа бол яг энэ чиглэлээр өөрийгөө даачил суралцаж бүх цаг зав бол яг энэ хувц загварын чиглэлээр суралцаж бол өнгөрөөсөн. Тийм учраас бараг тэр синдромд өртөөгөө гэж хэлж болно. Хүүхдээ зав гарвал хүүхдээ харна, цаг гарах юм бол захиалга хийн, илүү юм сурна, YouTube-ээр юм хайна. Яг тэгж л өнгөрсөн дээ. Одоо бол их олон үйлчлүүлэгчтэй болсон байх л та. Ер нь өөрөө яг энэ ээж охтуудад зориулсан хувцснуудыг, хос хувцснуудыг уралдаг юм байна штэ. Тийм, ерөөхдөө бол яг одоо гол барьж одоо ажиллаж байгаа чиглэл маань яг тийм байгаа. Яг ээж охтын яг хос хувцсны чиглэлээр даашинз, цамц, одоо юпг яг энэ чиглэлээр хийж байна. Ерөөхдөө бол яг загварын чиг хандлагад бол 2015 оноос хойш яг энэ хос хувцсны одоо чиг хандлага бүр төр орж ирсэн. Одоо бидний сайн мэдгээр л одоо Ким Кардашиан тий, Бейонсе, тэгэл Jennifer Lopez гэд олон нийтийн газар явахдаа охтуудаа дандаа ижлэхэн хувцс өмсдөг, плаж өмсдөг, өнгөөр хосолдог. Яг тэрний чиг хандлага бол ерөөхдөө яг энэ загварын тренд болж орж ирсэн. Тэр нь ч гэсэн Монгол бүсгүүчүүдийн дунд орж ирээд нөлөөлөл үзүүлээд яг тэр бүсгүүчүүд маань одоо яг би ингээ хийгээл эхэлсэн тэр цаг үетэйг давтсан л да. Тэгэл энэ ямар гоё ингээ өмсөе. Одоо надаас гадна яг энэ чиглэлээр бас яг хийх гэж оролдож байгаа бас яг энэ уран бүтээлч ээжүүд бас байгаа. Бүтээлч ээж. Тийм бүтээлч ээжүүд бол бас. Аха. За би та хоёрын урдуур гараад энэ хувцснуудыг үзье. Тэгээ болох уу? За тэгээрээс. За жишээлбэл одоо энд ингээл ийм байна л да. Ийм хөөрхөн энэ бас ингээд хос байгаад байна шүү дээ. Хоёлаа энэнийг бас үзэгчдэд харуулъя. За тэгээ. Ерөнхийдөө бол одоо миний өнөөдрийн одоо авчирсан загварууд бол одоо намар өвлийн гэж хэлж болохоор загварууд маань ерөнхийдөө юугаар онцлог вэ гэхэлэр илүү одоо ингээд одоо loose fit гэж ярьдаг те одоо суул загвартай өвөл болохоор бүсгүүчүүд нь олон давхар хувц өмсдөг аль болох биеийнхаа ингээд нэг галбрыг одоо нэг мэдэгдүүлэх байхыг хичээдэг шүүд ингээд памбачдаг те тэгэхээр ерөнхийдөө өвлийн үлэр бол тийм хөвсөждөг юм сул байх тусмаа бие дэвтэйгэн тэгээ ээжүүд маань хүүхдүүдээ ингээд аваад олон нийтийн газар явахлаар ядардаг хувц нь ингээд шилдэг өөрийг нь байрдаг тийм учраас ерөнхийдөө намар өвлийн загварууд бол дандаа юм сул гэхдээ дээрэс нь бол одоо энэ ханцуу бөгөөд энэ хормой хэсгээр бол дандаа юм нуглаастай одоо шүхрийн хэлбэрийн одоо яг загварын тренд л одоо чиглэлүүдийг бол оруулж өгсөн. За өнгөний хувьд гэх юм бол ерөнхийдөө
яг хизээд бол ээж охины хос хувцс гэхээр маш тод өнгийг байнга одоо үйлчлүүлэгчд маань нэрэлхийлдэг. Яа тэгэхээр хүүхд чинь өөрөө маш гоё энергитэй үргэлж ирж хүчээр дүүрэн байдаг. Тэрний бас гол одоо илрэл гэх юм бол одоо энэ тод өнгөний одоо илэрлэлээр хүүхдүүдийн бас тэр аж аргал энерги нь илэрхийлэгдэг. Ээжүүд маань ч гэсэн яг тэрийг ингээ хослоод өмсчихлээр өөрсдөө ч гэсэн маш гоё тийм хүүхдүүдтэйгээ ижилхэн одоо ирч хүчтэй энергитэй болж өгдөг. Ингээ харсч эдгээр чи баг бүгдээрээ хос юм шүү. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бас ингээд хос юм бэ те? Харагдсан нэг гоё игдүүтэй харагдах юм. Хөөрхөн. Энэ материалын хувьд бас нөгөө яалтчгүй хүн чинь хүүхдэд зориулж хийж байгаа учраас материал бас нэлээд сайтай байхгүй болохгүй гэд нөгөө эсвэл 100% даавуу ч юм уу те байх хэрэгтэй гэсэн юм шаардлага байдаг уу? Ерөнхийдөө бол яг хүүхдийн хувьцыг бол хүн даавуу. За яг бие таршил өгөхөөргүй. За тэгээ хүл загаар нэвтрүүлэх одоо тийм гол үндсэн шаардлагууд байдаг. За гэхдээ бол яг гоёлын хувцсуудыг бол та бүхэн анзаарч байна. Одоо нөө силикон те торгон материалаар бас хийгдсэн байдаг. Тэрийг бол тодорхой хэмжээний 2-3 цаг арга хэмжээнд дээр өмсөд тайлдаг ч юм уу те. Ер нь бас янз бүр бэж болдог. Миний хувьд бол одоо ерөөхдөө дандаа даавн силик гэж ярьдаг. Хөвөн даавн гэхдээ гоёлын шинж загвартай тийм унсан материалаар ихэвчлэн загвараа хийдэг. Одоо охиных нь өмссөн байгаа даашин зих хөөрхөн юм л да. Хин гэлээ охины? За миний охины хин гэдэг үлээ? Дарьян гэдэг. Одоо 3 настай. Дарьяна. Миний охин анаа дуудаж чинь. Ээж охин. Жоох ичээ тааш бүр ингээ буруу ажиллаа шүү дээ. Даашин зэн юм хөөрхөн тортой. Тэгээд энтэйг бас нөгөө өснийхээ даруулагтай ижлэх юм бэ тий. Ямар гоё юм бэ? Чи ямар хөөрхөн харагч байна Дарьяна? Ээжтэйгээ ослоод ээжтэй ястаа одоо барыг буугаад явлаа яа. За миний охин буухгүй шүү. Хөөрхөн харчих тий. Одоо хүүтэй ээжүүд бас байгаа шүү дээ. Эсвэл хүүтэй аауд одоо хосломоор ч юм шиг тань тийм санаа бас санал ирдгэл ах л та. Аав хоёрт хийгээч эсвэл ээж хүү хоёрт хийгээч гэл энэ тал дээр. Тий, ерөнхийдөө бол яг миний яг эхэлсэн өнгөрсөн 3 жилийн хийсэн судалгаа одоо ингээд хэрэглэгчтэй одоо өгчөөсөн ингээд бүх юун дээр одоо захиалгуудаас харах юм бол ерөөхдөө ээж охин гэдэг одоо энэ одоо чих хандлага одоо гэр бүлийнх болж өөрчлөгдөж байгаа. Аав хүү охин ээж ч юм уу те бүр гэр бүлийн хүрээнд одоо цагаан сар наадам хүүхдийн баяраар жишээлбэл бүгдээрээ хослож өмсмөр ээж охин хоёр нь гоё харагдаад байна. Аав хоёр нь хоцрогдоод байна. Яг энэ чиглэлээр ч гэсэн ерөөхдөө судалгааны ажил явагдаж байгаа. Болж өгвөл оны наан те бүх Монголынхан бүх сайхан аж аргалтай гэр бүлүүдэд зориулсан хос хувцс бас ингээд бэлэн худалдаалагдгаар бас хийж эхэлж байгаа. Тэнд Бята ах нөгөө юу яасан чинь аав хоёр гэл ярьсан чинь нүдэн сэргээл аюу нэг л өөрт нь хамаатай юм ярьсан юм шиг л нэг нүдэн сэргэлээ шүү. Тэр асуудлыг шийдсэн. Танд юм одоо ингээд ээж та бас охинтой шүү дээ те. Таны гэргийн охин хоёртай ингээ хослоод им хөөрхөн даашин зөмссөн эсвэл хөөрхөн цамц эдэр өмссөн явж ивэл ямар санагдах вэ? Та бас хүүтэйгээ одоо 3 хүүтэйгээ хэр их хослохыг хүсдэг вэ? Ер нь бол манай эхнэр охин хоёрт бол байдаг. Нөгөө одонгийн үегаар өмссөн даашинзнууд нь ижилхэн. Тийм олон шилдэ нэг л би. Тэгтээ бол байгаа. Би бол хүүхдүүдтэйгээ гэр бүлэрээ нөгөө яаж ижилсэх вэ гэдэг янз янзын юм бодож байгаад тэгээд нөгөө нэг юунаас нэг хідэн ширхэг банд авчирсан юм. Манай хүүхдүүд чинь өөрсдөө нэг өнгөтэй байхгүй. Жишээлбэл инрэл ягаан, ухаан төгс, шар юм уулаан, тэгээд үйлс төгсөн ногоон, итгэл цэнхэр. Тэгээд яв. Тийм. Тэгээд нөгөө нэг би бол дандаа л хар өнгөө сонгодог. Тэгээд ингээд нөгөө бүгдээрэнд нэг баанда авчингууд чинь тэр баандаага толгойдоо зүүдгч байт юм уу зүгээр ингээд эн тэндээсээ онжуулсан байт юм тий. Ямар нэг деталаар. Тийм нэг амар нэг юм хувцаар биш юм аа гэхэд хувцаар ч ижилсэх тохиолдол байна л да. Ихэр хүүхдүүд юм чинь тэд нар бол хувцаар их ижилсэн. Би бол тэднийг дуурайгаад нэг шонтой цам зөмсч гүйтэл ижилхэн болж байгаа. Тэгэхээр хамгийн амархан аргаар яаж ижилсэх үү гэдэг бас тийм юу банда хийж болох юм билээ малгай ч юм уу тий. Аз жаргалтай амжилттай яваа эмэгтэй хүний ард, гэргийн хүний ард за ер нь одоо альва хүний ардталт бол гэр бүлийн хүн те маш сайн түлхэц олж идэг, үргэлж урам зориг хайрлж идэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны нөхөр, таны гэр бүлийн хүн яг энэ таны бизнесийг хэр их дэмждэг вэ? Тэгээ анх ингээд эхлэхэд мэдээж санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлүүд гарч л байсан байх. Заримдаа бас нэг шантардаг ч юм уу те би ч одоо юуны төлөө ингээд байгаа юм дэ гэдэг ийм бодлоод орж ирж ирсэн үү? Тэр үед яаж өөрийгөө хурцлж ирсэн бэ? Яа тэгвэл яг одоо ээжүүд маань
гэртээ ямар нэгэн зүйлийг бас л өөрийнхөө хэмжээнд гоё хоол хийдэг болцсон тий. Эсвэл одоо яадгийн гоё юм ойдог болчихсон. Эсвэл хүүхдийг айгүй өөрхөн аргалаад унтуулдаг болчихсон гэл өөрсдийн гэсэн хөөхөн нэг юм арганууд ингээл суралцаад идэх юм шиг байгаа. Тэрийг магадгүй яг тэр шиг хөгжүүлээд бизнес болгоё гэж байгаа ийм ээжүүд байгаа хэл та. За тийм тэгэлгүй яг юу ер нь альва зүйлийг эмгтэй хүн амжилтаа авч явна гэхэд хамгийн гол түлхэх зүйлийг арга гэрээ ойлголт байдаг. Яг хань ижлийн одоо тусалцаа дэмжлэг бол маш чухал байдаг. За миний хувьд гэх юм бол яг хийж байгаа зүйлийн маань манай нөхөр бол 100% дэмждэг. Яг энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулахад бол өөрөө бүр бизнесийн талын хүн англи сургууль төгсөж ирээд одоо яг энэ одоо стартапт гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь бол хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг тийм хүн байгаа. Яг надад бол хэрэгтэй одоо ингээд бүх одоо зах зээлийн судалгаанд юм уу те хэрэглэгчээ одоо ингээд нэг сэтгэл зүйдээр ингэж ажиллах хэрэгтэй юм биш үү гэсэн тэр зөвлөгөөнүүдийг өгж хамтарч одоо яг миний хамтрагч партнер гэж юу явдаг. За тэгээ хүүхдүүдээ ч гэсэн хичээл сургууль одоо ингээд хоёр охиноо цэцэрлэгт нь би ч одоо бага охин маань бас жижиг хүүхүүл. За тэгэхэд ингээд хүүхдүүдээ хамтдаа бүх зүйлээ ингээд гардыг яг л тийм залуу асуудын нэгэн жишээ. Тийм ч учраас одоо аливаа зүйлийг хийхэд надад урам зориг, ирч хүч бүх зүйлийг одоо хамтдаа хуваалцаж өгдөг. Өмнө нь сайн ижил мэн байдаг. Аха. Одоо хэр их үйлчлүүлэгчтэй болсон бэ? Тэгээ хэрвээ өөрөөр чи үйлчлүүлээ захиалга үеийг гэвэл яаж холбогдох вэ? За би одоо ерөөхдөө бол яг 3 жилийн хугацаанд бол байнгын тогтмол үйлчлүүлэгчтэй тэгээд өөрийн гэсэн хүрээлттэй бас болцсон байна. За тэгээд юу гаргаад ирвэ. Танад хүрчээд аваад иви за яахав тий. За минь охин тэгээс очаарай. Тэгэхээр ерөөхдөө бол яг байнгын үйлчлүүлэгчтэй болсон байгаа. За тэгээд одоо яг ерөнхийдөө цаашдаа хийх байгаа үйл ажиллагаа маань өөрийн гэсэн одоо нэг жижиг үйлдвэрийн цэгтэй болоод нэрийн дэлгүүртэй болоод за тэгээд бүх гэр бүлүүдэд зориулсан маш олон төрлийн хос хувцсуудыг гаргахаар бас одоо ажиллаж байна. Тэгээд Facebook-оор бол бүтээлч гэсэн пэйж байгаа. Instagram-аар бол Creative Mom гэсэн хаяг байгаа. Тэрнгээр бол холбогдоод одоохонд бол онлайн суурьтай бол бизнес маань хийгдэж байгаа. Аха. За. Ингээд яг өөрөө чинь хүсэж байгаа мөрөөдөл биелэх болтугай. Тэгээд дээрэс нь мэдээж хэрэг гэр бүл гэдэг өөрөө хамгийн нандин хамгийн үнцэнтэй зүйл байдаг учраас гэр бүл рүү чиглэсэн бизнес өөрөө маш амжилттай, ашигтай явах боломжтой гэж би бол үздэг. Тэгээд танд амжилт хүсье. Хурдан идгээрээ заяа ханада хурдан идгээрээ за. За минь охин за баяртай гэж минь. За баяртай. Сая чи идэхдээ юу гаргаж ирсэн бэ? За ингээд их орны өглөө хөтөлбөртэй хамтдаа байгаа үзэгчдээ баярлалаа. Өглөө хөтөлбөр маань үргэлжилж байна.